Монгол Улсын их хурлын үйл ажиллагаа. Бид хичээлийн шинэ жил эхлэхээр ангийн хурал хийдэг шүү дээ. Яг түн шиг Улсын их хурлын ээлжид сонгуулийн дараа анх дугаар чуулганыг зохион байгуулдаг. Анх дугаар чуулганаар Улсын их хурлын гишүүд, Улсын их хурлын даргаыг сонгох, хуралдааны дэгээ батлах, засгийн газрыг байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Улсын их хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна. Улсын их хурлын чуулган анх дугаар ээлжид бус онцгой гэсэн хэлбэртэй бөгөөд Улсын их хурал хүндэтгэлийн хуралдаан хийж болно. Улсын их хурлын чуулган нь нэгдсэн хуралдаан, байнгын төр, дэд хорооны хуралдаан, нам эвслийн бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаас бүрдэнэ. Улсын их хурлын ээлжид чуулган жилд 2 удаа хуралдана. Намрын чуулган жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөс, харин хаврын чуулган жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус эхлэн 75 хоногоос доошгүй ажлын өдөр хуралддаг. Байнгын хороо нь хуулийн төслийг урьдчилан хэлэлцэж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй. Байнгын хороог боловсрол, хууль зүйн, ёс зүй, байгаль орчин, нийгэм болон эдийн засаг гэх зэрэг салбараар байгуулдаг. Мөн нэг нам эвслээс нэр дэвшиж 8 болон түүнээс дээш тооны хүн Улсын их хурлд сонгогдсон бол тэдгээр гишүүд нам эвслийн бүлэг байгуулж болно. Улсын их хурал асуудлыг ямар ч нөхцөлд хуралдаанаар хамтран хэлэлцэж, цөөнхийн байр суурийг хүндэтгэж, олонхын саналаар шийдвэрлэнэ. Гишүүн ганцаараа эцсийн шийдвэрийг гаргахгүй бөгөөд түүний санал нь 126 гишүүний саналын нэг байна.